За 2021 оны 5 сарын 10-ны өдрөөс тэгээд энэ болцоо цэцгийг би ийм савд суулгах гэж байна. Нэг талбай дээр бас суулгаж болно. Хавар авна, гладиоле гэдэг ийм цэцэг байгаа. Айгу уртаа урган тэгээд ороосоо эхлээд ингээд дээш нарийнхан уртаа тэгээд айгу их цэцэг гардаг. Үргэлжлсэн юм гоё цэцэг гардаг. Тайраад усанд хийж болдог. Энийг Европт энийг болохоор ингээд өөрөө тайрах талбай дээр ингээд тарьсан хүмүүс ирээд мөнгөө төлөөл тэгээд өөрсдөө ингээд тайраад аваа явж байдаг. Наран цэцэг тэгээд эднэрийг бол ингээд талбай дээр тарьсан. Тэгээд шинээр нь ер нь тайрч аваа шууд явах зорилтоор ингээд хийсэн байдгийг. Би энийг намар гурваж аваад ингээд цаас уутанд хийцэн байсныгаа одоо задлаад за ингээд суулгаж байна. Энд бол тэгээд их олон орохгүй байна л да, их байгаа юм чинь. Тийм учраас зарим нь одоо гадаа талбай дээр тарина да. Ингээд аваад доош нь харуулад ингээд шигтгэжгэн үндсэн. Тэгээ шороогоор очиад өгнө. Энэ жижигнүүдийг болохоор цэцгийнхаа савны том цэцгийн савны савтаа бол тийм том цэцгийн савныхаа хажуу тал руу хийчихээр энэ гараад ирдэг юм билээ. Тэгтээ 4-5 жил болж энэ том болцсон болно. Эхний 2-3 жилдээ болохоор зүгээр ингээд иш гараад их гоё ногоо иш гараад тэр том гэрт тарьсан тэр мод одоо тийм том савтай иймэрхүү том савтай цэцэгний доор хажуу руу хийчихэр ингээд сагсаагаал гоё юм урт нарийн хашнууд гарч байж байгаа. Тэгээ томорно. За та бүхэн бас тарж үзээрэй. Гладиоле